За өнөөдрийн байдлаар бид нар мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслээд улсын их хурлын гишүүн Дашнэмбэрлэлийн Батэрдэн, Төмөрбаатрын Аюул сайхан, Нанцлын Наранбаатар гэсэн ийм гурван гишүүнийг явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд их хурлын гишүүний халтшгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэж дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг төдөлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа. За Мөнхбат гишүүний хувьд эрүү үсгэж ялагчаар татагдсан байгаа. 2022 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгээр мэдүүлээгүй. За мөн их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэд гаргасан байгаа учраас бид энэ гишүүнээсээ бүрэн татгалзах юм байна гэдэг асуудлыг их хурлаар хэлэлцдэг учраас бид бүрэн эрхийн асуудлыг оруулахгүйгээр тэр их хурлын гишүүний гаргасан өөрийнх нь хүсэлтийг шийдэх байхаа гэж ингэж харж байгаа.